За сайн бацгаана уу. Өнөөдөр би та нартай лайв хичээлээрээ араар тавихад тийм ээ. Яг бэлэн буй гэлтгэх тийм 5 за яг 6 шин чанарын талаар ярьж хэлж өгье гэж бодлоо л доо. Тэгэхээр намайг танихгүй хүмүүст би өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Европ даяар дигиталын номад хэлбэрээр аялангаа Life and Love Coach чиглэлээр ажиллаж бас амьдардаг. Тийм нэг бүсгүй юм аа. За тэгэхээр өнөөдрийн сэдэв маань юу вэ гэхээр араар тавилт юм байна. Араар тавихын тулд ямар нэгэн байдлаар тухайн хүн хөрсөн бэлтгэгдсэн байж араар тавьдаг. Зүгээр нэг тий өнөөдрөөс маргаашийн дотор араар тавих асуудал бол маш ховор байдаг юм аа. Тийм учраас араар тавих одоо тийм ээ хөрсөн бэлтгэгдэж буйг хэрхэн анзаарах вэ? Үүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг талаас нь би та нартай хэлж өгье гэж бодлоо. Өнөөдрийг хүртэл над дээр ирээ тийм ээ зөвлөгөө авч байгаа хүмүүсийг харахад араар тавилт гэрт нь аль хизээний одоо тийм ээ болчихсон. Бүр аль хизээний нөгөө гэр бүлд нь одоо өөрөөр хэлбэл тийм ээ араар тавьсан гэр бүлд нь үр хүүхэд бий болчихсон. Аль эсвэл энэ хүн чинь намайг тэдэн жил араар тавьж байгаа юм биш тэгээд гів гинт баримт гаргаж ирээд барьсан. Аль эсвэл ямар нэгэн байдлаар илрүүлсэн хойно яг энэ уналтанд ордог. Тэгэхээр яах вэ? Араар тавих гэдэг өнөөдрөөс маргаашийн дотор ерөөсө болдог асуудал биш байдгийн. Энд ямарваа нэгэн байдлаар хөрсөн бэлтгэгдэж байдаг. Тэр хөрсийг бид нар ямар нэгэн байдлаар бий болгохгүй тулд өөрийн эрэхгүй тэр хөрс рүү тухайн хүнээ түлхэхгүй тулд бид юу хийх ёстой вэ гэдгийг би та нартай хэлж өгөх шийдлээ. За хамгийн нэгдүгээрт араар тавих тийм ээ боломжийг хайж байгаа. Аль эсвэл энэ гэр бүлийн харилцаанд араар тавилт орж ирж магадгүй нэ гэдэг хамгийн анхны шинж тэмдэг юу байдаг гэж. Хосуудын харилцаанд ерөөсөө тийм нэг таагүй байдал бий болдог. Тэр нь юу вэ гэхээр одоо таны нөхөр юм уу таны эхнэр өглөө босоод л чамаас хайж эхэлдэг. Ердөөс бүр ястай зүүн хөл дээрээ босцсон юм уу буруу хөл дээрээ босцсон юм уу гэтэл хайж эхэлдэг. Ингэж хайж эхлэхээр яхав тухайн хүн чинь хосын харилцаанд хиймлэр хурцтмал байдал гэдгийг оруулж ирж эхэлдэг байхгүй. Энэ хурцтмал байдал гэдэг оруулж ирээд зөрчилдөөнийг урин дуудаад эхлэхээр хүн яадаг вэ гэхээр бидний тархиныг тийм нэг өчүүхэн байдгийн. Тэр тархинд яадаг вэ гэхээр нөгөө өөрөөсөө эхэлж ямар нэгэн байдлаар би буруутна шүү гэдэг тийм бурууг авах маш дургүй байдаг. Хин нэгэнд бурууг тоххоод л үзээд байдаг байхгүй бидний тарих. Тэр нь юу вэ гэхээр өвдөлтөөс их айдаг. Тийм учраас миний буруу биш. Энэний буруугаас болоод би ийм үйлдэл хийлээ гэж өөрийн далд ухамсарт өөртөө зөвтгөл өгөхийн тулд ямар нэгэн байдлаар өөрийг нь бүр тийм ээ түлхэх тийм хүчийг хайж идэг. Өөрөөр хэлбэл эхнэр нөхөр хоёр хэрэлдээд эхнэр нь яшкаа шиг чамтай ингэж одоо тийм ээ хэрэлдэж байж харч зайлаад өгөөч гэд хэлчих болно тийм ээ. Тэгхийн бол нөхрүүд яах вэ? Чи намайг зайл гэлээ. За одоо зайл гэсэн юм чи би яваад өгье даа гэсэн те. Яваад бүр одоо тийм ээ өөр хин нэгэнтэй болох ч юм уу өөр хин нэгэнтэй асуудлаа ярилцаад одоо энэ яг жинхэнэ одоо харилцаа үүсэх талд орчих тохиолдол байдаг. Тэгэхээр яхав чиний гэр бүлийн харилцаанд ямар нэгэн байдлаар хайх аль эсвэл тийм хурцтмал байдал байн илрээд ах юм бол та хоёрын харилцаанд асуудал үүсэж байгаа юм шинж юм аа. Та хоёрын харилцаагаа ерөөсөө маш илэн долонгоо ярилцаж орох хэрэгтэй. Хэрвээ ярьж чаддгүй бол хайрын харилцааны коуч аль эсвэл тийм сэтгэл зүйчд хандах хэрэгтэй. Энэ асуудал цаашаа ингээд явцсан яваад ирэхээр та хоёрын хоорондын хосын харилцаа гэдгийг улам холдтогоод хин нэг нь араар тавих байдал руу маш хурдан орд юм аа. За хоёр дахь нэг муухай асуудал нь юу байдаг вэ гэхээр гэр бүлийн тийм ээ хоёр хүний хооронд тийм интернетийн аль эсвэл тийм утасны тийм нууцлагдмал харилцаа ихсээд эхэлнэ. Зарим нэгэн гэр бүл тэгдэг штэ тий бид хоёрын одоо яг үннийг хэлэхэд бид хоёр бие биендээ маш их хитэгдэг. Тэрний утас энд чивтж идэг, миний утас энд ч байж идэг. Хин ч хинийхээ утсыг оролдоход хэнийг нь ууралдаггүй гэдэг гэр бүл байдаг бол зарим гэр бүл яадаг вэ гэхээр миний утас нь чи хүрэх хэрэггүй, чиний утас нь чи хүрэх хэрэггүй, би хүрэх хэрэггүй гэдэг нэг тийм ярилцаагүй тийм нэг хуйлууд гэр бүл дотор үйлчилдэг тийм ээ. За тэгвэл энэ дээр яг ямар өөрчлөлт гарсныг яаж мэдэх вэ гэвэл өмнөхөөсөө өөр байдал бий болох. Өөрөөр хэлбэл таны хүн одоо тийм ээ утсаар ярьж байгаад ч юм уу мессежерлээ хин битсэн ээж чинь уу аав чинь ч юм уу тийм ээ энгийн асуултанд хариулахаас татгалзах илүү эсвэл бөөрөн кэлэх тэрийг одоо юу гэдгийг ярихыг хүсэхгүй байх. Тэгээд ингээд нэг ямар нэгэн байдлаар бүр нууцлагдмал байдлаар гівгэнт өнөөдрөөс маргаашийн дотор утсандаа
пассворд хийсэн байх жишээтэй. Аль эсвэл одоо юу гэдгийг тийм ээ байн ингээд уцаар ярьж агаад за маа найз болохоо байж гинэ гэд шинээр найз нар гарч ирээд тэр найз нар руугаа гів гинт яваад авах боломжтой. Ингээд ирэхээр яг интернет утасны тийм нууцлагдмал хэрэглээ гэдэг бол ерөөсөө эрсдээс өөрчлөгдөд эхэлдэг. Орчин үед тийм ээ энэ гар утас гэдэг гарч ирснээр энэ сошиал медиа гэдэг хөгжснөөр бидний хин нэгнийг хуурах, биднийг одоо ямар нэгэн байдлаар гэр бүлийн харилцаанд ан цав гарах тэр боломж бол ерөөсөө энэ утас бидний хармын дандаа явж идэг болсон. Энэ гарснаас хойш асуудал маш ихссэн гэж одоо тийм ээ судлаачид маш их ярьж байгаа. Тэгэхээр өнөөдрөөс маргаашийн дотор та хоёрын гэр бүлийн тийм одоо утасны интернетийн хэрэглээнд өөрчлөлт гараад эхлэх юм бол энэ дээр анхаарч эхлээрэй. Ямар нэгэн байдлаар эхнэрүүд ч байна нөхрүүд тийм ээ утасныхаа болон одоо интернетийнхаа одоо төлбөрийг нэгэн төлдөг байж чадал одоо детальчилсан тийм хэлбэр гэж байдаг штэ тэрийг аваад хөөх чи ямар их яриа вэ ямар их утасны хэрэглээ чи ихсэвэ энэ төр гих тохиолдолд тэр ярилцлагаас хойш сууж тэр ярилцлагыг шууд тасн зогсоож аль эсвэл одоо ямар нэгэн байдлаар нууцлагдах боломж гараад ирэх юм бол өмнөхөөс өөр боломж гараад ирэх юм бол энэ дээр хоёр заавал ярилцах хэрэгтэй болжээ гэсэн үг юм баа шүү. За 3 дахь нэг сонирхолтой юм юу вэ гэхээр эхнэр нөхрийн хоёрын хооронд сексийн харилцаанд өөрчлөлт гарч ирдэг. Сексийн харилцаанд өөрчлөлт гарна гэж хэлэхээр ихэнх хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр сексийн харилцаа минь багасаад эхлэх юм байна. Би сексээ хийхгүй болохоор манай нөхөр өөр хүүхэн рүү явчихд юм байна ч юм уу. Тэгэж бас ойлгодог тийм ээ. Тэгвэл сексийн харилцаан дээр гарч байгаа өөрчлөлт бүр эргээр нөлөөлөгч тохиолдол байдаг. Энэ нь юу вэ гэхээр хин нэгэн хүн гадна тийм ээ хараад гадаа одоо юу гэдгийг өөр бүсгүйг хараад маш ихээр таалагдаад дотроо айл хизээний нөгөө одоо өдөөлт гэдэгт нь яваад ирсэн үед бол гэртээ яг их нартайгээ сексийн харилцаа нь ихсэж эхэлдэг. Эсвэл одоо ирчүүд тийм ээ эмэгтэйчүүд одоо маш гоё тийм булчинлаг одоо юу гэдгийг тийм ээ фитнесийн багш дээр очиод өдөржин дасгалаа хийгээл ирэхээр орой илүү их одоо сексийн харилцааны хүсэлтэй болох жишээ те. Гэх мэтэр танай сексийн харилцаанд нэг бол эерэг нэг бол сөрөг тийм өөрчлөлт гарч эхэлдэг. Тэгэхээр зөвхөн сексгүй байснаас болж бит хоёрын хооронд гэр бүлийн харилцаанд араар тавилт явагдсан шүү гэж бити бодоорой. Энэ бол сексийн харилцаанд онцгой өөрчлөлт гараад ирэх юм бол заавал ярих хэрэгтэй юм ба. Яагаад тэгэхээр чи ойрт маш их хүсээд ах чинь яг юун дээрээс болов хоёлын талаар ярилцах уу ч юм уу тийм ээ. Яг энд одоо бидний өнөө харилцааны эргэтгэж байдал, харилцааны үнэнч байдал гэдэг одоо хамгийн их хэрэгтэй болдог. Харилцааны одоо тийм ээ одоо ийдэг харилцаа, тийм нүдний төвшний харилцаа гэдгийг бид нар хоорондоо явуулж чадах шаардлагатай болдог. Асуултын аргаар нөгөө хүнээсээ бид нар хүссэн хариултаа авах, эсвэл асуултынхаа хүссэн тийм одоо ямар нэгэн байдлаар сэжүүрийг олж авах тийм боломжтой болж ирдэг. За тэгвэл сексийн харилцаанд гинтийн өөрчлөлт гараад ирвэл за одоо энэ ер нь нэг онцгой тохиолдол болсон байх шүү гэдгийг бүх хүмүүс бодох хэрэгтэй байдаг. За энэний дараагийн нэг асуудал болохоор газлайтинг гэдэг юм явагддаг. За энэ хэрвээ явагдаад ирэх юм бол хоёрын тийм ээ хосын харилцаанд аюул учраад салахгүй та хоёрын одоо байгаа хөрсчин аль хэзээний хөгзөрч эхэлснээр шинж шүү цэвэрч эхэлснээр шинж энэ юу вэ гэхээр газлайтинг гэдэг юм явагддаг. Энэ нь болохоор хин нэгний тархийг угаах гэдэг одоо ойлгочих болно. Тархи угаалт гэдэг ямар үед явагддаг вэ гэхээр бодит байдлаас өөр чам тайлбарлаад эхэлдэг. Одоо жишээлбэл юу гэдгийг тийм ээ эхнэр нь чиний утасны хэрэглээ маш их ихсээд ирлээ. Одоо тэгэхээр хоёлаа чиний утасны хэрэглээний чинь талаар яриа. Өмнө нь чи ийм байгаагүй утсаа чи ингээд ерөөс ингэж нууцлдаггүйсэн. Одоо тэгтэл чи нууцлчлаа. Энд ямар нэгэн одоо тийм ээ би мэдэх ёстой аль эсвэл чи надад хэлэх гээд байгаа тийм ямар нэгэн санаа ард нуугдастай байна. Хоёлаа энэ талаар ярилцъя ч юм уу. Ингээд яриа өдөөд ирэх үед ирчүүд нь уурлаад бүрэн хэлээд аль эсвэл одоо тийм ээ чи дандаа хэрүүлэгддэг, чи дандаа ингэдэг. Чамаас болоод ер нь манай гэр бүлийн амьдрал ийм байдаг үсттэй гэх мэтэр ямар нэгэн байдлаар эцэстээ миний буруу учраас энэ хүн юу хийх нь зөв юм байна гэдэг тийм нэг буруу ойлголтод тавьчихдаг. Өөрөөр хэлбэл бодит байдлаас өөрөөр чиний тархийг угаах явдал ихсдэг. Энэ газлайтинг гэдэг бол маш хор хөнөөлтэй харилцаа эхэлсний тэмдэг юм ба. За тэгэхээр хэрвээ энэ харилцаа таны гэр бүлд байдаг тийм ээ хүмүүс ярилцах гэхээр тэгэл миний буруу болол дуусчихдээ шүү дээ би яаж мэдэх юм өстой ярилцдаггүй шүү дээ надтай гэж та нар ярьж л байгаа бол таны гэр бүлд харилцаа гэдэг юм
маш дээцэгтэй аюулт учирч байгаа юм байна. Та нарт харилцааны коуч, аль эсвэл сэтгэл зүйч заавал хэрэгтэй болсныг илтгэж байгаа нэг тим юм шүү. За энэний дараагийнх тийм ээ. За одоо бид нар бараг 5 дээрээ явж байна уу тийм ээ. 5 дахь асуудал юу вэ гэхээр эхнэр нөхөр хоёрын хоорондын харилцаа тэр тусмаа би өнөөдөр ийм юм хэлээ, би өнөөдөр инглээ, өнөөдөр ажил дээр надад нэг жоохон онцгүй тохиолдол байлаа гэх мэт зовлон жаргал энэ бүхний хуваалцах хамгийн эхний хүн бидний гэр бүлийн харилцаатай хүн байт юм аа. Бидний хайртай хүмүүс байдгийг. Хосууд хоорондоо тийм ээ аз жаргалаа хуваалцахаас гадна өөрсдийнхөө эмзэг байдал өвдөлтийг хуваалцах гэж хоорондоо суусан байдгийн хосууд тийм ээ. Өдөр тутмын ажиллаа одоо тийм ээ чамаас нуугаад аль эсвэл чамд тэр талаараа үннийг хэлэхээ байгаад эхлэх юм бол энд ямар нэгэн нууцлагдмал зүйл байгаад эхэлж байна. Энэ чамаас өөр ярих хүнтэй аль эсвэл чамаас өөр дотн зүйлээ хуваалцдаг хүнтэй аль эсвэл одоо юу гэдгийг тийм ээ ямар нэгэн байдлаар чамтай ярих тийм хосын харилцааны асуудал нь багасаад иржээ гэдэг дээр дандаа бодох хэрэгтэй. Тэр үед яах вэ? Ахаад л өнөө асуудлыг яриа болгож эхлэв шүү дээ. За энэ дээр би нэг жоохон чамтай ярилцахгүй болохгүй нэ. Яагаад гэхээр чийд хоёрын асуудал тийм ээ. Үннийг хэлэхэд хамтын гэсэн юм маш бага болчлоо. Хоёулаа хамтдаа гэр бүлийн цагаа тийм ээ quality time буюу одоо хамтын цаг гэдгийг арай гоёор өнгөрүүлье. Хоёулаа хүүхдүүдээ ээж аав дээр аваачиж өгчөөд хоёулахнаа нэг кино үзээд дейт хийя. Гэх мэтэр ингээд хоёр биенийхээ хоорондын харилцаа өнөө тийм ээ одоо хайрын цэцэрлэг гэж үүдэг. Тэрийг ингээд хоёр талаас нь маш гоё ингэж хайрлах тал дээр үзэхгүй бол энэ ерөөсөө хоёрын харилцаа болохоо байж байгааг илтгэж байгаа юм шинж. За тэгээ бүр цаашлаад ирвэл за энийг бол 6 дугаар одоо тийм ээ шинж тэмдэг гэд нэрлэлчиж болно. Тэгтээ та нар энийг нэг тийм голд бити авч үзээрэй. Яагаад гэхээр хин нэгэн хүн одоо өөр хүн зориулаад одоо хайрын нүдний шил гэж хэлдэг тийм ээ. Хайрын нүдний шил гэдэг юмыг амт зүйлс үедээ хүн тухайн хүндээ таалагдахын тулд тухайн хүнийхээ хайрыг татахын тулд өөрийгөө гадаад ертөнцөөрөө болон дотоод ертөнцөөр өөрчилж эхэлдэг байхгүй юу. Хэрвээ таны нөхөр дээр эхнэр дээр ямар нэгэн байдлаар өөрийн тийм гадаад ертөнцөдөө өөртөө гів гинт өөрчлөлт хийх тийм юмнууд гараад ирвэл та хоёр ярилцах хэрэгтэй болж байгаа илтгэж байгаа. Өөрөөр хэлбэл хүн хэнийг нь таалагдах гад тийм ээ хийгээд байгаа байж магадгүй. За тэгэхээр би та нарыг та нар ямар нэг юм бол заавал ярилцаарэ гэж хэлээд байгаа тийм ээ. Ярилцах гэдгийн хамгийн гол учир нь энэ бүхний учрыг олохтой байдаг байхгүй. Хүн ярилцалгүйгээр яадаг вэ гэхээр таамаг твшүүлдэг. Энэ аягүй л өөр хүүхэнтэй олцсон баг. Энэ аягүй л тэгсэн биш үү? Яагаад тэр тэгсэн чи тэгжсэн байхгүй гэд зүгээр л таамаг твшүүлээд байдаг. Таамаг дэвшүүлэхийн оронд заавал голыг нь олж ярилцсан. Ярилцах сурахын тулд та нар тийм ээ. За одоо би та нарт илдэг харилцаа эрхэм хүн хичээлэл одоо би та нарт одоо тийм ээ яг энд бол баг реклам дээ гэж бодож байна. Энэ нь юу вэ гэхээр тухайн хүнтэй нүдний төвшний харилцаа үүсгэж чаддаг. Тухайн хүнийг ямар нэгэн байдлаар булан шахсан мэдрэмж өгөлгүйгээр өөрийн зүгээс тийм ээ зөвхөн өөрийн тийм хүссэн байдлаар харилцах биш тухайн хүнийг ойлгож харилцах харилцаанд сурахын тулд ийм харилцааг бид хоорондоо бий болгох хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг хүнлэгээр ойлгож харилцах харилцаа. Энэ харилцааг бий болгож чадсан цагт бид нар ерөөсөө саяны дээр байсан тийм ээ ярьсан 5 6 бүх юм их хоорондоо ярилцах боломжтой байдгийг. За жишээлбэл бид нар одоо тийм ээ 4 байна уу 5 дээр бид нар ярьсан газ лайтинг гэдээ ярьж байна тийм. Яг энэ газ лайтинг гэдэг юмд өртсөн эмгтээчүүд, эрэгтэйчүүдийн хувьд юу байдаг вэ гэхээр өөртөө итгэл гэдэг нь нав сончихсан байдаг. За тиймдээ би л арчаагүй дээ. Миний л буруу да. Би л болохгүй да гэд. Ингээд нөгөө хүн тархийг угаасаар од өнөө хүний чинь бүр өөртөө итгэл гэдэг юм чи бүр байхгүй болгоо ирчихэж шүү дээ. Яг энэ үед яах вэ гэхээр хүн өнөөдрийн өөртөө байгаагаас өөрийгөө дорд үзээд эхэлдэг. Өөртөө үнэхээр сайхан бүсгүйчүүд яадаг вэ гэхээр зэрэг би л болохгүй да нөхрөөсөө хаягдсан. Нэг л би одоо болдгүй юм чинь дараагийн одоо амьдрал гэж яваад яах. Гэсэндээ насаараа ганцаараа байх тохиолдолч байдаг тийм ээ. Яг энэ бүхнээс үзэхэд бид нар өөртөө итгэлээ нэмэх ёстой болдог. Дээр нэмэд өөрийнхөө харилцаанд одоо тийм ээ анхаарал тавьж эхлэх ёстой болдог. Хамгийн гол нь өөрлөгөө өнгөж өөр дээрээ байгаа ямар нэгэн өвдөлт, тийм траума, тийм юмтайгаа бид маш их ажиллах ёстой болдог. Ингэж ажиллаж чадсан цагт бид нар асуудлын төвшөнд хувь хүний асуудлыг хувь хүний төвшөнд нь бид нар ойлгох чадвартай болт юм. Тэгээд яг бид шалгандаа болдог. Тэгтэл хүмүүс энийг хийж чадахгүй улмаас өнөө хуйч нараа реакц үзүүлж эхэлдэг байхгүй юу? Хуйч нараа
одоо хариу үйлдэл үзүүлж эхэлдэг. Тэрний юу гэхээр зэрэг энэ намайг ингэж энэ надтай ингэж харьцдаг юм бэ? Энэ намайг гуйж надтай харилцах хэрэгтэй. Чи намайг гуйж суучаад одоо хинч биш болгочоод ингэхтэй яад юм ч юм уу. Тэ өнөө эго гэдэг юм гарч ирснээр болоод энэ эхнэр нөхрийн хооронд тийм нүдний төвшний харилцаа үүсэж байгаа байждаг. Тэгэхээр яах вэ? Энэ 5 шинж тэмдэг, энэ 6 шинж тэмдэг илрээд ахад тоохгүй байснаасаа болоод нөхрөө эхнэрээ бүр цааш нь түлхдэг. Ярилцах ёстой юмыг цагт нь ярилцааг бол яах вэ? Гэр бүл гэдэг хоёр тишэл яваад өгдөг. Тэгэхээр бүх юм тийм ээ өнгөрсний дараа үр хүүхэд өнчирсний дараа тусламж хайж битээрээ. Энэ үед тийм ээ та нар бүх юмыг эхнээс нь эхлэх болт. Тэгэхээр тэрнээс өмнө бидний харилцааны хөрс эрүүл байх гэдэг тэр дандаа ангаар ийм 5 6 шинж тэмдэг та хоёрын харилцаанд илрээд эхэлсэн бол ямар нэгэн байдлаар одоо тийм ээ өнөө маргаашгүй араар тавилт гэдэг явагдахад бэлэн болоод эхэлж байгаамаа. Энэ дээр анхаараарай. За тэгээд өнөөдрийн хичээлийг үгээр дуусглаа. Тэгээд хэрвээ та нар миний дараагийн хичээлүүдэд суух сонирхолтой бол хүчрхэг бүсгүй айл эсвэл тийм ээ элдэг харилцаа эрхэм хүн айл эсвэл одоо хууртагдсан бүсгүйчүүд залуучуудад зориулсан шинэхэн амьдрал минь сайн байна уу гэсэн тэр хичээлд минь суухыг хүсэж байл. Та нар бүгдээрээ надад нэмэх нэг гэдэг комент бичээд би та нарт мэдээлэл явуулах болно. Түүнээс гадна би одоо тийм ээ араар тавилт хийж буй хүмүүсийн хувьд одоо 3 дахь амьдралыг үүсгэсэн хүмүүсийн хувьд тийм бас нэг одоо тийм ээ хуурагчдын хувьд гэж хэлэхээр бас нэг жоох муухай сонсогдож магадгүй тийм ээ хуурцсан хүмүүсийн хувьд биш хуурсан хүмүүсийн хувьд би тийм өөрийгөө олох бас нэг тийм програм зохиож байгаа. Тэр програмдаа би удахгүй бас эсэлт авах сонирхолтой байгаа. Тэгэхээр та нар тийм хэрвээ одоо тийм ээ сургалтанд суух шаардлагатай байгаа бол тэрийгээ бас надад бичээрэй. Нэг ганцаарчилсан хэлбэрээр хийж болно. Аль эсвэл групп маягаар хийж болно. Тэгэхээр тэрийгээ би яг хэрхэн боловсруулахаа та нартайгаа ярьж аваад хийх тийм сонирхолтой байгаа шүү. За тэгээд дараагийн хичээл хүртэл дараагийн лайв видео хүртэл баяртай. Ой, яад болохгүй.